Махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч экспортод чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Очир Техникс компани үйл ажиллагаа бүтээгдэхүүний стандарт болон экспортын зорилготой бид 2018 онд танилцсан. Тэгвэл 7 жилийн дараа бид тус компаниар эргэн зочилж шинжилэл амжилтын талаар ярилцлаа. За сайн байна уу? За сайн байна. Ашиг сайн уу? Сайн. Одоо тэгэхээр хэр зэрэг өргөжсөн байна гэсэн үг үү? За 3 шатны одоо экспортын үйлдвэрийн төсөл маань 9100 м2 болж өргөжсөн байна. Нөөцсөн бүтээгдэхүүний үйлдвэр болон анхан шатны мах боловсруулах үйлдвэр энэ хоёр маань одоо 22 онд 2 дахь шатны төсөл маань хэрэгжсэн. 24 онд дараагийн төсөл маань одоо хэрэгжээд энэ 11 сард одоо нийтдээ хэд одоо бэлэн болсон байна. Хүчин чадал одоо хэд дахин нэмэгдсэн гэж хэлвэл яг хэд гэж байна? Хүчин чадлын хувьд бол 2.5 дахин нэмэгдсэн гэж үзэж байгаа. За одоо шинэ үйлдвэр маань Тэгээ энэ манай нөөцсөн бүтээгдэхүүний үйлдвэр. Энэ үйлдвэрт маань одоо экспортын бүтээгдэхүүнүүд болон одоо импортыг орлох бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг байгаа. юу гэсэн үг үү? За бидэд экспортод гаргах одоо гэрийн тэжээвэр амтны хоол болон одоо нөөцсөн лаазтай консерв тэгээ мөн бас нөгөө био ойлгоны нугш шинээр гарч байгаа Hello брэнд хатаасан мах жерки гэдэг нийтдээ одоо энэ үйлдвэр маань одоо 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Энэ одоо өргөтгөлийнхөө хөрөнгө оруулалтыг нь ямар байдлаар шийдсэн бэ? Хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ? За энэ 2 дахь шатны нөөцсөн бүтээгдэхүүний үйлдвэр маань нийтдээ 10.5 тэрбумын хөрөнгө оруулалттай байсан. Тэгээд дараагийн 3 дахь шатны үйлдвэр маань болохоор 20 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Энэ дээр маань одоо бас Азийн хөгжлийн банк болон хүнсний хувьсгал хоёроос нэмэлтээр зээл авсан. Нийт одоо энэ шинээр баригдсан 2 үйлдвэрийн төсөл маань нийтдээ одоо 30 тэрбумаас 28% нь одоо хөнгөлөлтөө зээлээр санхүүжилсэн байгаа. Гол нь одоо энэ тоногт хөрөмжүүд өстэй тий? Ер нь бол яг энэ Германы Handmann болон Motivat компанийн тоногт хөрөмжүүдийг бол суурилуулснараа хүний нөгөө оролцоо багтаа тэгээд хагас автоматжуулсан болон бүрэн автоматжуулсан тийм тоногт хөрөмжүүдийг тавьсан байна. Хэдэн ийм одоо цех байна гэсэн үг вэ? За 18 онд ирсэн үйлдвэр дээр чинь бол 7 цех байсан. Одоо энд бол нийтдээ бол 4 цех байна. Тэгээ хойдлын шинэ үйлдвэр болохоор дахиад 10 цех байгаа. Одоо хаашаа орж байна? Савлгаанаасаа гараад энэ дулаан боловсруулах болон ариутгахлын хэсэг рүү орж байна. Нөөцсөн бүтээгдэхүүн үйлдвэр. Энэ дээр маань одоо дулаан боловсруулалт явагдаад хатаах шүүгээ мөн одоо энэ автоклав гэдэг одоо нөгөө өндөр градусын өндөр даралтанд 121 градусаас дээш одоо ингээ ариутгал хийгддэг байгаа. Тэгжиж нөгөө экспортод гарах бүтээгдэхүүн маань 1 жилээс дээш одоо 2 жил хугацаатай хадгалах хугацаатай болдог байгаа. Боловсруулж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээгээр нь хэлвэл одоо жилийн хүчин чадал гэдэг юм уу 24 цагийн хүчин чадал нь ямар хөө болж өөрчлөгдсөн бэ? За жилд бидэд бол 2300 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгээ энэ өргөдөлтийг хийснээр 22 онд одоо энэ нөөцсөн бүтээгдэхүүний үйлдвэр шинээр баригдсан. Тэгээ одоо энэ одоо орж байгаа энэ үйлдвэрийг харахад бол 22 оныг 24 онтой харьцуулахад 88% борлуулалтын өсөлттэй харагдаж байна. За энд маань болохоор одоо манай энэ Hello брэндийн биф жерки болон мини саламиг одоо энэ савлах суумын цех рүү орж ирж байна. Энэ өмнө хэр өсөлтгөөс чадж байна? За ер нь бол ижил төстэй жеркинээс хамгийн хэмжээ. Бас гадагшаа явуулахад хүмүүс сонирхоод ер нь бол айгүй их манайхаас бас нэрийн барааны дэлгүүрүүдээс болон нөгөө гадагшаа гарахад айгүй боломж юм байна. Хүмүүс нөгөө Солонгос болон Америк руу айгүй их авч явдаг. Таньдаг хүн маань шүү дээ. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн танилцлаа байна уу? Айбектэй тэгээд үргэлжлүүлээ та хоёр манай экспортын үйлдвэрийн талаар бол мэдээллийг авчихна. За. Та бүхний тойрч нөөцсөн бүтээгдэхүүн үйлдвэр нь сард одоо 100 тонн одоо консервсэн бүтээгдэхүүн 20 тонн одоо хатаасан одоо мах тайван бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Ям мах бүтээгдэхүүн үйлдвэр нь болохоор
Энэ жил одоо бас энэ өргөтгөл хийгдээ тоног төхөөрөмжүүдийг шинжилээд одоо өвчин чадал нь бас өдөрт 30-аас 35 тонн болсон байгаа. Экспортод гарч байгаа бүтээгдэхүүн ба штэ. Тэрний чин талаар бас сонирхмоор байна л да. Дайвар одоо бүтээгдэхүүнийг өмнө нь бол ашиглахгүй хайдаг байсан штэ. Ямар түүхий дээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргаж байна вэ? За бид 2018 оноос одоо бүгд Солонгос улс руу одоо энэ дотор махан бүтээгдэхүүнээс нь экспортлж эхэлсэн. Анхандаа бид 2 төрлийн бүтээгдэхүүн гаргаж ирсэн байл одоо 20 төрөл болцсон байна. Өнөхөр хойно ямааны одоо дотор махан стейк тэгээд гүзээ, илэг, уушиг, зүрх гээд одоо хатаасан дайвар бүтээгдэхүүний одоо экспортод гаргаж байна да. Мөн одоо 2025 оноос хойш бас одоо хэдтэйхэн экспортыг сэргийлээ, шинээр ирэхээ авч ковидоос зогссон бас экспортоос 25 онд эхэлж одоо хэдтэй одоо Чиндава мужид руу өхрийн одоо жигсэн махбодын консервийг гаргаж байна. Мөн Оросын холбооноос одоо Ерхөө мужид руу бас адуу өхрөөний консерв болон одоо био үйлдвэрийн нухчнууд бас экспортод гаргаж байна. Ер нь экспорттой хэр нэмэгдэх төлөвтэй харагдаж байна. Манай одоо дотоодод хэрэглэж байгаас бас арай өөр төрлийн бүтээгдэхүүн дуртай байх хандлагатай байдаг шүү дээ, тий? Тэгээ одоо тухайн зах зээлд гарахын тулд юу бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж одоо хятад руу гарахын тулд хятад амт хятад одоо эргэлж тохирсон бүтээгдэхүүнийг гаргах хэрэгтэй болно. Оросын холбооноос адилхан ер нь бол хэрэглээ адилхан учраас бол яг манай дотоод үйлдвэрлэж байгаа одоо жигсэн мах болон илэг ногшил шууд гарах боломжтой байгаа. Солонгос улсын хувьд бид нар жил болгон одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд төрлөө нэмэгдүүлээд явж байгаа. За одоо хэдүүлээ одоо манай нэг шинээр ашиглалтанд болж байгаа одоо мах ангилгааны үйлдвэрлэл ачаа. За. Одоо яг нэг экспортын үйлдвэрийн 3 дахь шатны төсөлтэй анхны шатны мах боловсруулах үйлдвэрийн маань төсөл энд байна. Одоо эндээс түүхий үедээ хүлээж аваад тэгээд маань одоо ингээ манай малын эмчнэр болон лабораторийн махан дээр үзлэг хийгээд гард үүслийн тодорхойлоод тэгээд энэ үйлдвэрлэлүүгээ шинжилгээний хариуныг гарсны дараа оруулдаг байгаа. Тэгээд энд маань одоо ингээд манай махнууд маань одоо ингээд бас ингээ угаагдаад ингээд хийсэн төсөлд ороод тэгээд ингээд энэ дамжлагаар яваад 2 хэсэгтэй зам байгаа. Энэ зам маань одоо ингээд нэг талаа хоньны мах, нэг талаа өхрийн мах одоо ингэж ангилаад яадаг. Тэгээ энэ үйлдвэр маань ашиглалтанд орсноор бидэд өдөрт 20 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Нийслэлчүүдийнхээ хэрэгцээнд бидэд одоо яг нөгөө нөөцийн мах гэж яригдсан шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо яг үйлдвэрийн мах заавч нөгөө нөөцийн мах биш нөгөө байнга шинэлэг байдлаар нь хүргэхийг тэгж ирмэлзэж хэлсэн байгаа. Мөн бас энэ үйлдвэрийн маань бас даваа тал нь одоо ганц дотоодын нийт хэрэгцээг хангахаас гадна долооны аргаар мах боловсруулах экспортод бас хятад руу бас гарах. Тэгэхээр эндээс дотоодын хэрэгцээнд бас экспортод гаргадаг юм байна. Маш том бүтээн байгуулалт хийсэн байна. Ажилтнуудын тоо бас нэмэгдчихтэй. Тий, одоо 18 онд иргэдсэн 90-д ажилтнтай байсан. Одоо бол 150 гаруй ажилтан байна. Энэ үйлдвэр маань яг одоо ингээд ажилтнанд орсод нэмээд 40-50 хүний ажлын байр бас нэмэгдэж байгаа. Байснаас яг нөгөө ярьжсэн шиг те нэлээд том хөрөнгө оруулалтуудыг хийгээд экспортынхаа үйлдвэрийг башчихсан байна. Дараа магадгүй дахиад ирэх юм бол юу хийхээр зорж байна? За бид сая 20 жилийн өмнө манд өгсөн. Дараачийн 10 жил дээр бол очир дагнас компани одоо яг AI суурьсан тоног төхөөрөмжүүдийг бас үйлдвэртээр нэвтрүүлэх, AI суурьсан үйлдвэртэй болох. Мөн бас 2000 тонны нөөцтэй бас зойрыг бас ашиглалтанд оруулах. Тэрнээс гадна одоо бид нэг ажилчид гаднаас ажилч авахын тулд ажилчдын байр ерөнхийдөө одоо ашиглалтанд ороод дуусч байна. Тэгээд тэр мэтчлэн одоо асын хараан дээр тулгуурласан яг энэ очир дагнасны үйлдвэрийг одоо франчайз хэлбэрээр бас гадны орнд бас нэхэр төлөвлөсөн байгаа. Тэгээд ирж үзэж магадгүй юм байна да тий. Тийм. Ер нь бол бид төлөвлөсөн юм аа бол яг цаг хугацаанд нь хийгээ явж байгаа. Тэгээд 30 жилийнхаа өдөр хүртэл одоо бас энийг дуусгасан байна гэдэг амлалтыг одоо гүйцэтгэх зэрэглэгээр хэлсэн байгаа.